алхмыг моджуулалтаар ингээд ирээдүйн хойшлох эрүүл Монголын энэ улсын хөдөлгөөний хэлж байгаа. Харанга аймгийн цадараа 2024 оноос хойш эрүүл мэндийн салбарын шилдэг эмч совилогч тусгай мэргэжилтэн шилдэг менежменттэй байгууллагуудыг тодорхой журмын дагуу шалгаруулж урамшуулж байгаа. Энэ оны эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнуудыг шалгаруулж цэг даргын нэрэмжит шагналыг 5 дугаар сарын 28 өдөр гартууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь Харанга аймгийн эрүүл мэндийн салбарын төрийн өмчийн болон хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагад доктор суурьшилтай ажиллаж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй онцгой амжилт гаргаж, мэрэгжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч совилогч эрүүл мэндийн мэрэгчлэтнүүдийг шалгаруулдгаараа онцлогтой юм а. 3 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааны шилдэг эмчээр 6 эмч шалгарсан. Нэгдсэн эмнэлгийн мэдээгүүжүүлэг эрчим тэмцлэгийн засгийн их эмч Эрдэнэхүү тэргүүлж 15 сая төгрөгөөр, Тан арцаатай эмнэлгийн шүд эрүүн нүрийн эмч Наран цэцрал дэд байр шалгарч 10 сая төгрөгөөр, бусад эмч нарыг 1-8 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. За маш их баярлалаа. Та бүхэнд сэтгэл маш өндөр байна. Айгүй сандраад байна. Ерөөсөө нөгөө яг ингэж шагнагдана гэж бодоогүй. Тэгээд би бол эрүүл мэндийн салбарт одоо Аранга нэгдсэн эмнэлэгтээ төгсж ирснээс хойш тасралтгүй 15 жил ажиллаж байгаа. За тийм мэдээгүүжүүлэх эрчим тэмцлэгийн эмчээр бол би 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Ер нь бол маш их ачаалттай ингээд хүнд нөхцөлд ажилладаг. Тэгээ энийг хөдөлмөрийг минь энэ жил ингээд үнэлээд тэргүүнээр ирсэн маш их баяртай байна. Би 2006 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг нүүр ам судлалын хэмжээр төгссөн. Тэгээд Харанга аймагта 20 дахь жилдээ ажиллаж байна. Харанга аймагта анх дахчаар нүүр амны гажиг цэцлийг 24 оны 10 сараас нь хөдрүүлж эхэлсэн. Хүүхдүүдийн хаа шүдийг тэгшлээ, тэгсэн шүдтэй болгоход төв нэмрээ оруулан явж байна. Тэгээд өнөөдөр Харанга аймгийн цэцэг даргын нэрэмжит шагнал авсандаа маш их баяртай байна. Шилдэг совилогчаараа нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн ахлах совилогчид уламсран шилдэг багийн эмчээр цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвийн багийн эмч Цэрэн толгоор шилдэг эмнэлгийн тусгай мэргэжилтнээр нэгдсэн эмнэлгийн төрөг тасгийн их хэрэгч Лавгсур нар орсон юм а. Харин шилдэг менежменттэй эмнэлгээр ард торомтой хувийн эмнэлэг шалгарч 15 сая төгрөгөөр шагнууллаа. Амьдралын төгсгөлийн шатанд орсон хүмүүс болгон төлөвлөлөө үзүүлнэ. Тэгэл бид юм тэр талаар чухал болж байна. Зөөлөн эндрэг яг л эцэгтэй харьцаж байгаа юм шиг хандах хэрэгтэй. Бүхэл зовлон одоо мэдэрч одоо тийм хэлэхгүй байгаа юм одоо зовир санааг олж илрүүлж нэр ахин нэмэлт зовир үүсэхгүйгээр тэгж сайхан тусламжлуулах хамгийн чухал. За би ингээд сая шилдэг мэргэжилтэн болоод их өргөжлөө тэгээд одоо маш үнээр гайхалтай бахархалтай байна. За энэ бол ганцхан миний одоо гаяа биш те. Энэ миний хамт олон ам одоо найз нөхөд тусалж дэмждэг одоо хань нийжлийн минь бас гаяа байгаа. Үнэхээр их өргөж мэргэжилтүүд үнэхээр бахархалтай сайхан мэргэжил. Энэ мэргэжлэрээ би одоо 18 жил ажиллаж байна. Анх 2007 онд төгсөж ирээл төрөх тасагтын тогоон чанагдал өдийг хүрч байна да. Айл гэрт аж жаргал авчирсан үнэхээр сайхан бахархмаар мэргэжил. Яг сайхан ээж маань төрөөл хүүхэд маань уйлах үйл хамгийн гайхалтай бахархалтай бүр огшсон тийм сайхан мэдрэмжийг бол төрдөг байгаа юм да. Энэ онд нийт 6 эмч, 8 совилогч, 7 багийн эмч эмнэлгийн 5 тусгай мэргэжилтэн шилдэг менежменттэй нэг эмнэлгийг журмын дагуу шалгаруулж нийт 151 сая төгрөгийн урамшууллыг олгожээ. Энэ нь эрүүл мэндийн салбартаа манлайлж доктор суурьшилтаа үр бүтээлтэй ажилласан эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудлыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм а.